дуугаа амжуулан их түүний дуугаа амжилтаараа айдад гिचээд хурдан юмсуу асын газрыг зөрөө замдаа гарахад өхөн миний дуу нүчих баясхан дэх амраа 5 метр хөө ташаа давах тасаг очин дотоо тавтаа мөрөх хөө за айддаг нашаха асуух зүггүй хамтаагаар сайн байцгаана уу ринг бол аялал аяны дэлгүүрийн үйлчлүүлэгчид Турбо Тент брендийн үнж хэрэглэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад би та бүхэндээ өвлийн аяллаа бүтээгдэхүүнүүдэд танилцуулах аяллаа үеэр хийгдсэн нэвтрүүлгээ үзүүлэхээр бэлтгэлээ. За нар жаргах нэлээд өгч байна. За бид нар бол түрүү хотоглоод майхан кампэ барьж дуусгаад энэ дээр бол бид галзуухаа хийж байгаа. За энэ бол Thunderbird брендийн 3-ыг харьцах 3 хэмжээтэй тэнцвүүлэгчтэй юм, дулаалгатай юм майхан байж байгаа. За энэ майхан дотор бол бид нар Монгол загварын хийцэн 100-аа төлсөн байж байна. Энэ дээр сайхан мах чанж юм бид нар. За энд бол бид нар Thunderbird брендийнхэн бас яг ижлэхэн загварыг барьсан байж байгаа. За энэ бол ард харагдаж байгаа бол нэлээд том хэмжээтэй асар майхан байж байна. Built-in буюу бидний хийц сайснаар хонхон майхан. За зарим нь уртсан хэлбэртэй майхан гэж ярьдаг. Ер нь дэлхийн нийтээр энийг built-in гэдгээр нь мэддэг. За энэ бол Titan Sports брендийн Sera 20 буюу за ерөнхийдөө 12-оос 18 хүний багтаамжтай энэхүү майхан байгаа. За энэ майхан бол 4 үлрэлийн туршдаас ашиглах юм боломжтой учраас бид нар бас энэхүү өвлийнхөө аялалд бас энэхүү майхныг ашиглаж байгаа. За энэхүү майхан бол нэлээд том хэмжээтэй учраас бас яаж халаах вэ, тийм ээ? Яаж бас дулаан хонж чадах вэ гэдэг хүмүүс бас нэлээд гайхчихж магадгүй. За бид нар бол энэ аяллахын бас энэ туршилтанд бидний бас Оросын брэнд болох энэ Elecon Power гэдэг энэ Оросын пуужин халаагур за газ болон тоогоор ажилладаг байж байгаа. За бид нар тогныхаа асуудлыг яаж шийдэж байгаа гэх юм бол энэ River Volt гэдэг за манай Монголын брэнд болох манай бидний өөрсдөө үүсгэж байгаа брэнд болох инвертер мотор байж байгаа. За тогны хэлбэлзэл бол янз бүрийн байдлаар уналт төсөлт гэсэн юм бол байхгүй. Яагаад гэх юм бол энэ инвертер мотор учраас USB 12 220-оор 2 гэх нийтдээ 2 кВт-ийн хүчин чадлыг бол ажиллуулах юм боломжтой байгаа. За ингээд мотор бид нар асаая тийм ээ. За мотор асаачлаа. За тог бол тийшээ дамжсан байж байгаа. За ингээд би өвлийнхөө бас тав тухтай аяллуудыг хэрхэн гоё хийх боломжтой талаар та бүхэндээ бас хэсэгчдэд үзүүлье. За энэ манай яг үндсэн бас зочны өрөө гэж хэлж болохоор энэ майхан доорой тий. За бид нар бол гадаана нэг ороо түр зүр гаргаад тавьсан байж байгаа. Энэ дотор бол нэг ороо усарцсан. Энийг санал болгоод ашиглаж байгаа. За диско бидний нэг давуу тал нь бол 2 давхар ор болно. За мөн санал болно. За ийш орж харъя. За ийшээ ороод ирлээ. За майхан бол үнэхээр гоё нөө. За энэ хардаа энийг харъя. Энд хэд вэ? Энэ майхны термометр түрүүн та бүхэнд үзүүлэхэд нэмэх 15 үзсэн. Одоо бол нэмэх 25 ийм дулаахан байна. Энэ бол энэ майхан дотор. За энэ бол нөгөө диско бэд юм аа. Нэг ор түрүүн та бүхэнд гадаа харуулж байхад бол санд болгоод ор болгоод тавьсан. Энэ дээр бол нэг сайхан санд болгоод ингэ суучдаг. Олвол энд 3 бол чөлөөтэй суучдаг. За энэ бол нөгөө винер вил юу шүү дээ? 100 шүү дээ. Энэ харж байгаа нөгөө битүү улаацсан байж. За ингээд сайхан аяллахаа энэ тогоонд ингээд сайхан цай шаасан. Энэ араа сайхан босчихсон. Ингээд сайхан босчихсон. За энийг бид сайхан
юу байна савлна. За энэ савлж шээ. Энэ бол энэ хоёр тал дээр энэ тавцны бол ямар нэгэн байдлаар юу ч болгоод ингэ ашиглах боломжтой. Энэ нөгөө нэг одоо манай монголчууд одоо бас тэр болго мэдэхгүй хаа энэ сенс болоод ингээд энэ дулааны энергийг хувьсах гүйд болгож ашиглаад тэгээд яг л нэг машин дотор нэг пар тавихаар яаж үлээдэг үлээ те. Тэр шиг үлээж байгаа. Хамгийн гол нь зуухныхаа хойно тавих ёстой. Энэ зуухнаас гарч байгаа энэ халуун дээшээ хөөрөхийг шууд ийшээ хөөж. За энэ тардаа ингээд үлээж байгааг баг харж байгаа. Тэгээд нэг жоохон ийшлүүлээ хийчих. Энэ сенсээ бас ингээд үзүүлчих болж байгаа юм тий. Энэ харж байна уу? Ингэж үлээж байгаа байхгүй. Харагч байна уу те. За ийм баг. Энэ бол сенсээр бол ингээд энэ майхныхаа тогтмол энэ температурыг маш гоё юм тогтвортой хадгалах боломжтой. Дээшээ дулаан алдаад тахгүй. За 100 маань бол одоо маш баг ингээд түлшээд айгуу гоё харж байгаа. За энд бол термометр тавих юм бол баг нь Цельсийн баг 200 градусаас хүрэхээр өндөө. За. Тэгэд энэ халуун сан маань бол 60 цаг халуунаар барихын хүчин чадалтай халуун сан байгаа. Энийг бол маргааш өглөө хэдүүлээ цайгаа хэрхэн халуунаар гарч байгаа өглөөний үүрийн одоо 5 жингээр хэрхэн одоо гадаа жавар хайсан энүүдийн цайг ус халуунаар нууж үзүүлээ. За ийм байна. За бидний өнөөдрийн бас гол хэрэглээ олох одоо өвлийн аяллаа гол чухал зүйл бол одоо sleeping bag мишок. За манай дээр бол та бүхэндээ бас санал болгож байгаа энэхүү мишок бол Celsius XL хасах 32 градусын ийм мишок байж байгаа. За энэ бол маш гоё дулаахан. Майхан дотор нэмэх 25 та хонжоогоо тохиолдсон юм. За өвөл шүн бол мэдээж хүүтний ирч чангараад одоо 9 эхэлсэн байж байгаа бид нар бол зураг авалтаа хийж байгаа. Тэгээд майхан доктор нэлээ одоо хүүтэн хонох ямар ч боломж байхгүй би та нартай орой бас үзүүлнэ. Тэгээд майхан доктор гадаа бүр хасах 30 руу гардаа ч гэсэн майхан доктор бүр хүүтрээд нэмэх 15 тал хонно. Тэгэхэд бол энэ хасах 32 дээр тестцсэн мишок энэ бол дахин самлсан хоньны одоо мерносын хоньны ноосоор хийгдсэн учраас маш дулаахан баггүй. За энэ бол Optiter XL 2XL те. За энэ бол B Panther гэсэн бас ийм хоёр төрлийн загвар байж байгаа. Энийн нэг хоёр төрлийн загварын гол өөр зүйл нөх юм бол Optiter нь бол 100% даавуутай. За энэ B Panther нь бол 70% даавуутай гэснээр онцлогтой. За доторх бол дулаалгын хадгалах технологи нь бол дахин самлсан хоньны ноос байгаа учраас хасах 38 градус буюу за Fahrenheit дээр хасах 35 гэж байгаа. Энэ бол 38 градустай ажил одоо дулаан хийм сайхан боломжтой байж байгаа юм шүү. За ингээд сайхан өвлийн аялал маань маш сайхан өрнөж байна. За эдэр ус ихэлчихсэн. Гадаа бол хасах одоо ер нь бол нэг 30 таа бол хонж байгаа. Ингээд бүгдээрээ орой эргээд уулзцгаая. За одоо гадаа хасах хэттэй байгааг бол тааж мэдчихгүй байна. За ямар ч хэсэн одоо гадаа тавьсан термометрийн одоо заалтыг харъя. За манай аяллаа хамт олон бол одоо майхан дотор сайхан оройн зоогоо барьж байна. За гадаа тавьсан термометр хэд байна? Хасах 20 хэд заагаад байгаа би энэ 25 зааж байна гэсэн үг шүү дээ тий. Одоо энэ чинь шөндөө ер нь бол улам хүүтэн гэсэн үг. За ингээд Thunderbird брендийн майхантай Wiener Wheel за аяллаа одоо 100 хойж байгаа. За энэ нь бол мод түлхэд бол маш сайхан тохиромжтой. За энэ сайхан залуучууд маань сайхан оройн зоогоо барьж байна. За өнөөдрийн манай аяллаа одоо гол зочин бол Нандин хурим компани захирал.
За миний урдны бас хамтран ажиллагч байсан Нарка дөөмөнд өнөөдрийн зочин болж ирж байгаа. За сайн байна. За Нарка ер нь өмнө нь ингэж хөдөө хэр явж исэн бэ? Би өмнө ерөөсөө ингэж өвөл ингэж гадаа хээр хонж ер нь явж байгаа. Нэг удаа нэг ах нартаа нэг ахаад нэг машинтай баах зэгсчихсэн байдаг. Аа. Тэрнээс өөрөөр ингэж нэг гадаа хээр хоноод явж исэн юм байна. Тэр 100 болоо сайхан аялдаг шүү дээ уусаа. Бид нар ч нөгөө өвөл болохоор нэг утаараас цогцлие гээд нэг амралт совлын газар доо нөгөөт нь олдохдоо үгүйтэй олдохороо нэг хотоос өөр хол гараа авчдаг бай энэ байдаг. За ингээл гараа авчих юм бол ерөөс ямар ч асуудалгүйгээр нэг сайхан гэрте байгаа юм шиг ингээд дулаахан одоо манай хэвчээ халууцаад бүгд бодол гэнтэртэйгээс орж ингээд сайхан гэр бүлээрээ хүүхэд зуухтайгаа байсан ч ерөөсө зутах юм ерөөсө байхгүй мэ. За гадаа термометр хасах 25 зааж илээ. За дотор термометрыг аваад. Энд бол одоо 33 зааж штэ. За. За энэ термометрүүд дээр юм харагдана уу? За энд ингэж яваад. Яг тийш юм бэ. Энд гарагдчихин. За энэ дээр 35 руу орцсон байж гин. За. За ер нь бол ардаа за тэндээс ингээд одоо харахад бол 100-ны улаалт бол ингээд ингэж харагдчихна. Ийм улаалтсан байж байгаа 100 бол ямар халуунаг түгээх нь бол ойлгомжтой. За оройн зоог бол тэгээ сайхан адууны чансан бах та. За ингээд нэг 6 өний аялал бол нэг иймэрхүү сайхан байхад бол үнэхээр сайхан тав тухтай. Тэгээ нэг амралтын бааз бараатгаас илүү аяллаа одоо юм сайхан цэвэр агаар цэвэр эко аялал буюу жинхэнэ экстрем аяллыг одоо ингэж мэдрээд юм сайхан одоо аялахын бүрэн боломжтой байж байгаа. За хаалга хаагаараа. За ингээд өглөө шүн хэрхэн дулаахан хонож өглөө одоо хэрхэн дулаахан тав тухтаас ирэхийг одоо бичлэгээс үргэлжлүүлэн үзээрэй. За үүр цайж байна. За гадаа нэлээ хүүтэн хонж шиг байна. Эдэр 9 эхэлж гисэн. За гадаа термометрийнхоо сэмжитгүүнээ нэг харъя. Хитвэ хасах 30-аас доош заадаг юм байна да. Хасах 30-тай онсон байна. Ер нь бол за ер нь бол 30-аас 35. За за энэ майхан гал түлээгөө хонсон бид нар хоорондоо хийж идцгэчээд. За энэ майхан дотор бол цаач амарцгааж байгаа. Тэр чинь гэрэлтэй унтчих шүү дээ. Өө заац. Зэн дотор цангуур цогсон юм бол энэ диско бит гэдэг чинь дангаар ингээд бас оруулаа. За манай өнөөдөр аяллаа зочин маань Deep Hunter гэдэг асах 38 градус байханд орж байгаа. За манай хоёр залуу бол Цельсиус асах 32 градус шокод тодж байгаа. Ерөнхийдөө бол иймэрхүү байдлаар бол бодож байна да. За доторх термометр хийж заачих. Өглөө бол галаа хийсэн байсан. Нөгөө шахмал түш бол нэлээд удаан шаттай юм билээ. За энэ бол нэмэх харавтай болж байгаа байхгүй. Иймэрхүү болж байгаа л болж байгаа. Өглөөний мэд. Ямар алтан дөрөв. За сайхан барцгаасан. За хэр дулаахан онтоо. Оо янз бүрөө. Даарснаа. Дараагүй. Хэр вэ? Угсаа дарах нөхцөл байхгүй байна. Ааха. Өглөө үүр хаяарсан гадаа хасах 30 та онц чинь. Чи одоо ингэж галаадалж байгаа л тэгээд яачих. Тэгээ нэг гал жоох зогсоол чинь энэ мишогч бол угсаа ямар ч юм нэвтрүүлэх нөхцөлгүй биш шүү дээ. Тэгээ дотроо хөлөрж байна. Үгүй. Гой дулаахан. Даав материалтай. Тэрээс яг нөгөө биеийнхээ элчийг эндээ барайл.
За манай зочин бол сайхан тухтай онж байгаа бол хонсон бол одоо бидний зорилгыг биелж байгаа. Хэдүүлээ өдөр чансан цааштай. За тэгээд энэ бол хэр одоо юу яач халуур савсч байгаа тий. Өвөө сайхан халуур шүү дээ. Зочинд одоо цайгаа аялж өгөндөө. Машина хөлтчихөө. Махан дотор одоо машина хөлтгөж мэддэг байна. За цай байна. Сүйтэй цай байна. Өглөөний цай байна. За манай зорчоо. Кофе байна. Кофе юу цай юу? Кофе юу? Цай юу? За тэгээд шарсан бэкон менюг авах уу? Өглөөний цайны меню авах уу? Хаханы мах яасан гэсэн юм аа. Чиний мэдлээд тахта сайн уу гэж. Адэ би ярьж байгаа мэдлээ шүү дээ. Ихлээд мэдлдэг юм уу? Багтахаа боловсоо. За манайхан сайхан амцсан. Өглөөний цагаа ууцсан. Боо сайхан. За өглөө термометр үзэхэд бол нэг 30 зааж ийсэн. Термометр тэрнээс доош заахгүй юм шиг байна лээ. Энэ хамт ирсэн манай зочны машин манаас. Манай хоёр машин бас. Зарцж чинь глаас. Глаасгүй нэг юм боллоо. Яг нэг. Хотод одоо үгүй давчаал гэдэг юм шиг шүү дээ. Машина жоохон нормалтахгүй мөхөр муу наац тэгээд зүгээр сайхан цэцдэг машин юм битрээсэн ч яасан. Тэгэхээр ямар ч байсан бид нар ашиглаж байгаа энэ хөө сайхан Thunderwave бренди майханда Winner Wheel Stop аяны 100-аа түлээд Disco Beat ортой. За Titan Sports брендийн Deep Hunter Outfitter за Celsius хасах 32 гэсэн энэ 3 төрлийн бишокийг бол туршиж хонлоо. За ерөнхийдөө бол 5 дахь алдсан юм бол нэг ч байхгүй. Энийг бол манай зочин бол бас баталж сонсон бахаа гэж бодож байна тий. Даах юм байхгүй юм. Тэгээд ер нь бол манай бүтээгдэхүүнүүдийг бас сонирхож бас худалдаж авахад эргэлзэж байгаа бол магадгүй бас ийм өвлийн аялалд явж үзээгүй бол бидэрт бас саналаа өгөөд манай аялалд одоо нэг өвлийн аялалд бас нэг явж үзээрэй гэж бас зөвлөмөр байна. Бид нар бол нээлттэй таныг одоо энэ хүү сайхан аялалтаас аваад явахад татгалцахгүй. Ингээ одоо бид нар өдөр сайхан ширмэн тогоон дээрээ сайхан цувнга хийж идэ. Ширмэн тавган дээр одоо энэ дэр гал хийж. Ширмэн тавган дээрээ сайхан мах шарна. Ингээд манай өнөөдрийн өчигдрийн хоёрын одоо аялал маань өнөөдөр бол өндөрлөх ёстой байгаа.